Төгсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч даавдлан байна. Өнөөдөр та бүхэнд шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулах болон мэдээлэл дөрвсөн өөрчлөлтийн бүртгэлийг эрүүлэх хугацааны талаар тавчхан мэдээлэл өгье. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын 4 хэсэг зааснаар өргөдөл гаргагч шинээр үүсгэн байгуулах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл 30 хоногийн дараа нэрийн баталгаажуулалтын хугацаа дуусах юм а. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 13 зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр болон бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ гэж заасан. Бөгөөд өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйл заасны дагуу тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч гүйцэтгэх удирдлага итгэмжлэгүйгээр төлөвлөх эрх бүхий албан тушаалтан эсвэл итгэмжлэлээр эрх болгосон этгээд байж болно. Иргэн та бүхэн шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулах болон мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлээ хугацаагаа баримтлан илгээрэй. Хариуцлагатай байж үүргээ ухамсарлая.